би эрүүл бас эрч хүчтэй байхын төлөө өглөө бүр гүйдэг. Хэн юуны тулд хизээ яаж бид өнөөдөр л нөхцөл байдлыг ойлгож илүү эрч хүчтэйгээр хөдлөхгүй бол оройтж байгаа юм шиг санагдахгүй байна гэж юу? Хар анзаар бод тэгээд дүгнэ. Эсвэл дүр биш, хөшиг биш, гагцгүй үнэн нүдэнд чинь харагдана. Өнөө маргаашаа яатаа гэсэн Монголын зарим өрхөө амьдрахын тулд хичнээн төгрөгийг авилгалт зарцуулдаг гэж. Энд тэднээс хамаарах зүйл гэхдээ маш бага байна. Монголоос удахгүй 3 сая дахь хэрэгнээ хүлээж авах гэж байгаа тухай хүн болгон ярьж байгаа. Тэгвэл өнөөдрийн 3 сая дахь хэрэгнээ хүлээж авах гэж байгаа Монгол улс ямархуу байдалтай байгаа тухай бүгдээрээ эргээд нэг харцгаая. Америкийн нэгдсэн улсын Азийн сангаас гаргасан судалгааны дагуу засаглалын ил тод байдлыг дэмжих төслийн хүрээнд Монгол улсын нэг өрх 6 сард дунджаар 260-аас 380 мянган төгрөгийг авилгалд зарцуулдаг гэсэн дүн гарсан гэвэл та итгэх үү? Монгол улсын үндсэн хуулийн хүмүүр шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн залт хэрэгждэг бол Монгол улсын их хурлын тухай хуулийн 34-ийн 7 залтаас дурдвал 6-гийн 9-ийн 1-д зааснаас бусад тохиолдолд гишүүний гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл биедэн үзлэг нэгжлэг хийхийг хориглосон байна. Харин 6-гийн 9-ийн 1 залтад гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар дээр нотлох баримттайгаар баривчилсан гэж заасан байна. Энэ нь олон улсын шинжээчдийг үзэж буугаар далд гэмт хэрэг, авилгал, хэл гахуулыг үүсгэх үндсэн нөхцөл болж өгдөг гэж үзсэн байна. Хөгжингүй орнуудын жишгээр парламент хуралдахаас 40 хоногийн өмнө болон 40 хоногийн дараа гишүүдийн халдшгүй байдал хүчинтэй гэж заагдсан байна. Манай улсын хувьд уг хуулийн төсөл хилцэгдэж байсан ч гишүүдийн дэмжлэггүй байдлын улмаас буцаагдсан байна. Яагаад? Яг таны адил уг асуултан дээр би ч мөн адил гайхаж байна. Гишүүний хувийн эрх ашгүй эсвэл улс орны эрх ашгүй? Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалт, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист төвшинг хадгалах тухай тусгасан байна. Хизэнээс Монгол хүн Монголын нутагт гадаад иргэний гарт гэмтэж, гадаад иргэний гарт ам алдах бол энэ зохистой төвшин мөн үү? Улс орныхоо төлөө хүмүүр санаа тавьдаг байгаас авилгал, халдшгүй дархан байдал гэх 4 жилийн халах авч Монгол улс дахь гадаад иргэдийн зохистой төвшин. Энэ бол миний өөрийгөө бэлдэх, өөрийгөө хурцлах, чадваржуулахыг өдөр бүр надад сануулдаг миний 3 шалтгаан, 3 асуудал. Үүнийг Монгол хүн, Монгол залуус бид хийхгүй бол өөр хэн гэж. Эсвэл бид ч бас ирээдүйн хойч миний хийх гээд гараа хүмхэд тэдэнд энэ бүх асуудлыг үлдээх үү? Би буян жаргалын яг мөртөрч. Яг энэ үед надад алдах эрх байхгүй шиг. Монголч хүмүүст алдах эрхгүй цаг үеийн тулгаад. Гэхдээ хамгийн сүлд мөхтөг зүйл бол итгэл, найдвар. Бид үүнийг өнөөдрөөс л эхэлнэ.